Есүс Христ үнэхээр амьсан. Энэ бол хамгийн чухал байлаа гэж Библиэлд хэлсэн байгаа. Хэрвээ Есүс амьлаагүй бол бидний итгэл хоосон байх байсан. Өнөөдөр Ром 19:10 дээр Есүс Христийг амьд гэдгийг зүрхэндээ итгэвэл авралт төрнө гэдэг. Хүн төрлөختний хэнийг ч аврах энэ гайхалтай мэдээг бид нэр бүх хүмүүст хүргэх дуудлага хариуцлагатай. Энэ бол бидний эзний өгсөн агуу захимж байгаа. Удахгүй 2033 онд 7 жилийн дараа Есүс Христ хүн төрлөختний төлөө алагдаад, оршуулгадаад үхлээ цаймсны 2000 жилийн ой болох гэж байгаа. Энэ 2000 жилийн ойгоор бид нэр өөрсдийн эзэн Есүс Христэд ямар бэлэг өгөх вэ? Таны үх чадах, чуулгануудын үх чадах, илгэлтийн байгууллагуудын ажилчин болгоны, удирдлага болгоны үх чадах бэлэг юу юм бэ? Энэ 2000 жилийн ойгоор тэр юуны төлөө өгснийг бүгдээрээ санацгаая. Тэр юуны төлөө энэ дэлхийд ирсэн бэлээ? Тийм учраас одоо дэлхийд даяар хөдөлж байгаа энэ чухал хөдөлгөөнд 2033 онд Есүс Христийн үхлээс амьсны 2000 жилийн ойгоор энэ ойн баярыг хамтдаа дэлхийд даяар бүх урсгал чиглэл, бүх сүм чуулган, урсгал сүлжээ, donation бүгд хамтдаа цугларч энэ агуу алдар хүндэтгэлийг өргөхөд тэр үед Есүсийг амьсныг сонсоогүй нэг ч хүн үлдэхгүй байгаасаа бүгдээрээ энэ агуу хараанд нэгдэцгээе. Бурхан ивэх болтугай. Есүс Христ мандтугай. Амен.